Ho ho ho! Last Christmas before millennium, SN2 got together. PT5 Өчигдөр төргийн үзэгчтэй эх орон Монголын үндэсний телевизийн уран бүтээлчид та бүхэнд 2015 оны оны онцлог хүмүүсийг өдөшбөр уулзаж байгаа лээ. Тэгэхээр энэ үчи маань эрхэм зочноор Korea Optic компани ерөнхий захирал Ган Төмөр өргөдөн ирсэн байгаа. Бүгдээрээ зочноо өгтөн авцгаая. За үчи минь зочноо. За таашаасаараа. Бид бүхний урилгыг хүлээн авч энэ үдэш эх орны хойморт мөрөлсөн танд маш их баярлалаа. Бас шинэ оны баярын төргий. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн шинэ оны баярын төргий. За баярлалаа. Эх орон телевизийн оны онцлог зочноор салбар бүртээ хийсэн бүтээсэн ажилтай эрхэм зочд өрөөд ингэж байгаа. Яхаа аргагүй бас энэ салбарын нэгэн эрхэм бас олон хүний бас онцлог нэг эрхэм бол яхаа аргагүй доо Korea Optic компани захирал Ган Төмөр хаваалаа ингээд 2015 оны үед Korea Optic компанийн хувьд ямар омбож өнгөрөө маш олон одоо хийсэн бүтээсэн ажил байгаа шүү дээ. Хоёлаа ажлаа дүгнээд яриагаа эхлэе. За тийм. Төлөвийнхөө 2015 оны хувьд бол Korea Optic-ийн хувьд 3 жилийн аваа болсон байгаа. Үүсэн байгууллагад 3 жил болсон. Энэ хугацаанд 15 онд бол Монгол улстай төдийгүй бас гадаад шин салбар нээсэн бас нэгэн баяртай үйл явдал болсон байгаа. Тэр нь болохоор Казахстаны нийслэл Алматы хотод шин салбар нээсэн. Одоо гадаад руу анхны гарсан бизнесийн бас гараагаа эхэлж байгаа. Ийм одоо үйл ажиллагаа болсон да. Та дөрөв хэлээ энэ онд танай компани 3 жилийн аягаа тэмдэглэсэн гэж байна. Тэгэхээр энэ асар 3 жил гэдэг чинь нэг бодлын их хугацаа мөртлөө нөгөө бодлын 3 жил маш хурдан өнгөрчдөг шүү дээ. Тэгэхээр 2012 онд анх байгуулж ирсэн Korea Optic гэдэг компани өнөөдөр дэлхийн зах зээлд гарч ирсэн байна шүү дээ. Казахстан ч маш том ус. Яг 3 жилийн хугацаанд яаж энэ их ажлыг амжуулж чадваа? Хамт олонныхаа талаар бас яриач. Тэгэлгүй яг мэдээж энэ их амжилтыг хамт олонтой холбон тайлбарлах зүйтэй болов уу гэж бодож байна. Korea Optic компанийн хувьд бол эхлээд ерөөсө Солонгосын брэнд нүдний шилийг албан ёсны эрхтэйгээр зөвхөн бөөнөр худалдаалах төв байгуулж ирсэн. Агуулгаас ерөөсөө шууд одоо дэлгүүрүүдэд түгээдэг юм үйлчлэгээ явуулж ирсэн. Энэ үйлчлэгээ маань явж ирснээр яг хэрэглэгчдэд бол чанартай сайн чанарын шинэ одоо брэнд бүтээгдэхүүн хурж эхэлсэн боловч худалдаалж байгаа газрууд маань харилцаалгүй өөр байсан учраас үйлчлэгчдээс маань худалдааны үнэн дээр янз бүрийн санал гомдлууд орж ирсэн. Одоо тэгэхээр бид нар бол ерөнхийдөө үнэхээр сайн чанартай шилээ брэнднүүдийн шилийг бас сайн чанартай үйлчлэгээтэйгээр өөрснөө хүргэе гэдэг зорилт тавиад тэгээд Korea Optic-ийн хамгийн анхны төв салбарыг нээж эхэлсэн. Алтан дүүрэг хөдөлгөөний төв дээр тэрний дараагаар Peace Tower дээр яг өөрийнхөө яг үндсэн төв салбараа нэгэн одоо том оптикийн үйл ажиллагааг явуулах тийм хэмжээний салбарыг нээгээд тэгээд Apex судлааны төв дээр тэгээд цаашлаад нөгөө Казахстанд Алматы хотод нээсэн байгаа. Тэгэхээр энэ бүх салбаруудыг нээх үйл ажиллагаа мэдээж амаргүй байсан. Хараа зүү гэдэг маань болохоор хүний нүдтэй шууд холбоотой. Тэгэхээр нүд гэдэг бол ямар чухал хэрэгцээ юм бэлээ хүний тийм ээ энд. Тэгэхээр нүдийг бол хамгийн гол нь хамгаалах тэгээд харааг зөв уншилж маш сайн чанарын одоо шилтэй тэр маш сайн үйлчлэгээ сервисийг одоо Монгол түмэндээ хүргэх гэж ингэж ажилласан байгаа. Энэ ажлыг маань хамгийн гол нугалдаг үнэхээр манай чадварлаг ажилтнууд эмч нар хараа зуучид оптикчд байж идэг. Эндээ маань одоо үнэхээр хүч хөдөлмөрөөр Korea Optic-уудын зэрэгтэй ингээд 3 жилийн хаваа тэмдэглээд богинохон ч гэсэн хугацаанд маш одоо хурдтайгаар ингэж танигдчих чадсан монголчуудад таад. Тэгэхээр бас баярлж байна. Хамт олонтой үнэхээр баярлалаа гэдэг хэлмээр байна. Тэгэхээр 2016 онд Korea Optic компани олон төлөвлөгөөг байгуулсан гаргасан байгаа хэ. Компаниуд бол ер нь 12 сард албан байгууллага, пус компаниуд бүгд л хувийн талаасаа ч юм уу бүгдээрээ л нэг одоо дүгнэлтээ гаргаад 16 оны төлөвлөгөө гаргасан байдаг. 16 оны эх онд хийх ер нь бизнесийн төлөвлөгөө яхаа тий 16 оны төлөвлөгөө маань илүү бас олныг хамарсан үйл ажиллагаануудыг хийхийг зорж байгаа. Korea Optic компанийн хувьд бол 15 онд өөрсдийн брэнд модельээр жүжигчин шүүдэр цэцгийг бас брэнд модельээр хэрэгтэй модельээр топ модель инх болдыг ингээд сонгож авч ажилласан бол 16 онд бас Монголын бас нэлээд одоо
удахгүй одоо үзэгчдэд одоо Монгол хүнд хүрэх байх. Нэлээд бас олонний талархал хайр хүндэтгэл хүлээсэн юм ихмэр брэнд моделийг сонгож байгаа. Эдний горц зорилго маань зөвхөн модель сонгоод Koreaft компанийн удирдлагыг сурчлах төдийгүй харин зөв нийгэмдээ чиглэсэн юм үйл ажиллагаануудыг бас хийх зорилт тавьсан байгаа. Дүүргүүдэд жишээ нь өндөр наснуудад хараа зүүн онцлогоо үйлчлэгийг өнгөө үзүүлэх. Дээр нь сургуулиудад ерөнхий боловсролын сургуулиудад харааны хуурлын гажигтай мөртлөө тэрийг огт мэддэггүй одоо хүүхдүүд маш их олон байж байгаа. Тэр хүүхдүүд өнгөөгөр онцлогоог нь хийж өгөх, цаашлаад одоо өөрийнх нь хараанд таарсан тийм шилийг тохируулж үйлчлэх юм сервис үйлчлэгээнүүдийг одоо нийгмийн халамж талаас хийхээр ингэж төлөвлөсөн байж байна. Нийгмийн одоо хариуцлага маш олон үйл явдлууд болдог. Мэдээж энэ үйл явдлын цаана бол Koreaft компани өөрсдөө хийж байгаад маш том ажил байгаа шүү тийм ээ. Хүний нүд гэдэг маш эмзэг салбар одоо эмзэг хэрэгтэн тийм ээ. Тэгээ нүдний шил гэдэг бол маш том одоо өргөн ойлголт салбар. Та ер нь яагаад энэ салбар руу бас орох болов? Тэгэлгүй яг ер нь бол санаандгүй явж байгаад энэ салбарыг сонгосон их сонин. Би бол өөр гэрэл зургийн чиглэлийн хүн. Тэгээд нүд бол яагаад ийм одоо сонгоолсон шалтгаан нь болохоор ерөөсөө нүдний хараа зүүн чиглэлийн үйлчлэгээ одоо бидний одоо сошиал ертөнц одоо бидний хүүхдүүд те гар утас одоо iPad компьютер маш их хэрэгжилж байна. Тэгээд тэрэн дээр одоо харааны маш их бэрхшээлтэй болж ирж байгаа. Одоо ерөөсөө ойрын занд нүдийг маш удаан ачаалснаас болж хараа модох эмэрхсэлүүд гарч ирж байгаа. Тэгэхэд одоо харааг маш зөвөр сайн тодорхойлоод дээр нь болохоор яг үнэхээр нүдийг хамгаалах ийм маш сайн шилийг, бэлдэс шилийг оруулж ирэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр хамгийн гол нь Монголд одоо үнэхээр мэрэгжлийн салбар эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөлтөөр ингэж үйл ажиллагаа явуулдаг. Мэрэгжлийн эмчтэй, мэрэгжлийн нүдний онцлогооны ийм төвүүдийг нээх нь чухал юм а гэдгийг ухаарч ойлгосны дээр тэгээд хамгийн гол нь чанартай үйлчлэгийг бүгд Солонгос улсаас Солонгосын топ 10 брендийг оруулж ирэх альбасны гэрээ хэлцээрийг хийгээд одоо хангалттай одоо 3 жилийн хугацаанд ингэж оруулж ирж цаашдаа ч гэсэн гэрээгээ одоо сунгаад ингэ явж байгаа юм байгаа. Дээр нь гэрэл зурагчин гэхээр гэрэл зурагчны мэрэгжил нь бас нөлөөлсөн баха. Гэрэл зурагчин байх нь хараа хурц байх маш шаардлагатай шүү дээ. Дээрээс нь ингээд нэг нүдээ анилсаар байгаа гэрэл зурагчид одоо манай институтад ажиллаж байгаа операторууд хүртэл нэг нүднийх нь хараа их мууддаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй таны мэрэгжилд энэ салбарыг сонгоход нөлөөлсөн баха тийм ээ. Магадгүй. Гэрэл зураг гэдэг бол бас их гоё ертөнц. Ер нь гоё зурагчин хүний бэлгийн нүд гэж байдаг тий. Тэгэхээр гэрэл зургийг мэдээж өөрөө тийм мэдрэмжтэй тэр байгалийн ч юм уу эсвэл тухайн зураг авах тэр өнцөг орон зай цаг хугацаа бүгдийг сайн мэдэрч тохируулснаар маш гайхалтай сайн бүтээл гаргаж чадна. Тэгэхээр хараа зүү гэдэг бол хүний нүд гэдэг бол бүр маш илүү чухал юм сэдв болоод ирчихэж байгаа. Тэгэхээр тэр сайхан нүдийг ертөнцийг ингэж өнгөтөр тодор гоё харж чадах тэр нүдийг л хамгаалахыг зорж ер нь одоо энэ ажилдаа үнэхээр их хайртай. Одоо хараа зүүн салбарт илүү их хүмүүст хүрсэн одоо Монгол хүмүүстээ тус болсон илүү хэрэгтэй хүн болгоны эрэлхийлсэн яг үнэхээр хүн болгоны хэрэглээд сэтгэл ханамж авсан ийм үйлчлэгийг л оруулахыг зорж ирж байгаа та. Нэг таны мэрэгчлийг ярьсан болохоор санахмаа санагдлаа л да. Гэрэл зурагч гэдэг их сайхан мэрэгжил. Яг та түрүү хэлсэн үнцгийг олж харах ёстой. Тэр байгалийн сайхныг хүний тэр гоё сайхныг гаргаж ирэх ёстой гэдэг. Тэгэд энэ мэрэгчлэрээ одоо хэрэг ажиллаж байна. Ягаад тэгэхээр энэ гэрэл зурагч хүн болгон ингээд одоо өчнөө гоё дижитал аппарат гүшүүрээ мэрэгжлийн аппарат зөндөө байна. Гэвч бид нар яг тэр камерыг яг адилхан аппарат барьчаад яг тэр гэрэл зурагчны олж харсан үнцгийг олж харж чаддгүй л байхгүй тийм ээ. Бид нэг цаанаад нэг өөрсд нэг тийм торгон мэдрэмжтэй хүмүүс байдаг шиг санагдтыг. Та хэдийгээр энэ хараа зүүн салбарыг энэ бизнесийг сонгосон ч гэсэн мэрэгчлэрээ ер нь хэр ажиллаж байна. Тэгэлгүй яг мэдээж камер бол банк хамт явна. Аяллаар гадагшаа эсвэл хөвсгөл талаар руу Монгол орондоо саялах туфтаа тэгээд хаан явсан газараа камерагаас банк авч явдаг. Тэгээд тухайн одоо гоё акшнууд ч юм уу те тэр тухайн орны онцлогийг харуулсан юм зураг салбар зургуудыг бас өөрөө сонирхлынхаа мэрэгжлийнхаа даав ингээд аваад явж байдаг. Гой зураг аваад кайф авах уу? Тэгэлгүй яах вэ? Үнэхээр гой зураг авахын тулд маш их одоо цаг хугацаа ордог тий. Өвчлөлмөр зарцуулдаг. Тэгээд бас азтай акшн гэж бас байна л да тухайн тий. Тэгэхээр акшн мэдрэн гэрэл зурагчид их яриад байдаг юм аа. Тэгэд чинь яг гайхалтай акшнуудыг үнэхээр сайн бол тэр өчнөө мянган кадр дарж иж энэ зургийг авсан гэж гэрэл зурагчид ярьдаг шүү дээ. Таны хувьд одоо хүртэл харамсдаг
би яг тэрийг яах гэж алдваа гэсэн тийм акшн тийм гэрэл зураг байсан уу? За яг одоогоор Яг би энийг л гэрэл зургийг хайсанд буулгасан бол гэж бодож явдаг. Тийм үү би. би одоо яг тэр бол акшн гэхээс илүү одоо ч гэсэн биелэх боломжтой юм. Би алс баруун хязгаар алтаа таван богдын ингэж төрсөн хүн. Тэгээд алтаа таван богд дээр нь Баян Үлгэрийн ногоон нурсан гэж байдаг. Тэрний байгалийн ачт нуур гэж их сайхан үзэсгэлэнтэй нуур. Тэгээд мөнгө одоо асгат харих мөнгө цастай уулууд ингэж байж идэг. Тэр сайхан байгалийн судалбар зургийг бүр нэг мундаг мэрэгжлийн төвшөнд сайхан авах юмсан гэж хүсдэг. Тэгээ одоо ер нь бол Баян Үлгийн аймгаар тэгж их хаялаагүй харагддаг. Тэр Бадам замбуу гэдэг одоо манай аяллаа цагийн тэр хүний ч нэг удаа дагуулчихад яг тэр сайхан байгалыг ингэж олон түмэнд дэлгэж үзүүлэх юмсан гэсэн нэг хүсэл мөрөөдөл байдаг. Тэгэхээр гандуургу та гэрэл зургийнхаа үзэсгэлэн гаргасан уу? Үгүй би тийм айхтар одоо мэрэгжлийн төвшөнд бүр ингэж үзэсгэлэнгээ дэлгэж. Тэр нь хобби тий зүгээр хобби маягаар одоо зургийг хатаарсан газраас афрада камера авч яваад ингэж авчлаа тий. Тэгээ чи энэ оны хувьд их зав муутай байсан юм биш үү? Казахстанд ч салбараа нэгээд ажлын энд буцаж байгаа болохоор бас нэг гэрэл зургаар хоббигоо хэрэгжүүлж явахад бас нэлээдгүй цаг хугацаа хэрэгтэй байх хэрэгтэй тийм ээ. Та одоо бас хувийн талаас өнөөдөр бид хүн амжилтын тухай ярьж байна. Хийсг бүтээсэн зүйлээ тайлгнаж байна. Дээрээс нь бас хувийн талаас бас яриж бодож байна. Ер нь Кориот компаниас гэр гандан хүр гэдэг хүн яг айл нутгийн гэдэг хүний хүү бас дээрээс нь гэрүүлсийнхаа тухай яриач та. За баярлалаа. Тэр яг хүний онсон газар угаасаа үсгэж сайхан Монгол түн дэлгэж байдаг. Би болохоор алс баруун хязгаар Баян Үлгийн аймагт төрж өссөн. Ногоон нур сумны суманд одоо төрсөндөө тэгээд миний аав Довдон гэж хүн байга. Одоо нийтийн ахуйчлагын салбарт их олон жил ажилласан. Ээж маань өрлөөгээд одоо 5 хүүхэдтэй өнөр өдгөн сайхан айл бий. Тэгээд би болохоор айлын том хүү. Тэгээд ерөөсөө ажилд бол их сайн л байсан. Одоо тэгэл аав ажилдаа явцсан. Ээж одоо бас гадуур ажил амжуулах юм үед л тэгэл дүүнараа өсгөж байж болно. Дээр нь болохоор хоол унд хийн гурил одоо гурил зуурчлаашаа энэ төр хийн гэдэг бол өстой мэрэгжлийн шахав болсон. Дүүнрийг өсгөлөдөг. Ер нь айлуудын том бас их тийм хачааг үрдэг юм санагддаг тий. Тийм дүүнрээ харна гэр орноо цэвэрлэн гэдэг. Энэ багын их хөдөлмөрч хүүхдээсэн байна тийм ээ. Тэгээд энэ 2015 онд чи их зүйлийг бүтээсэн байна. Энэ хүүхд насныхаа дурсамжийг урлагийн үзэлбэр үзснийхаа дараа үргэлжлүүлэх үү? За. Тэгэхээр бас манай эрхэм зочин гандуурхад болон эх орон үзийг зэн суугаа үзэгч эрхэм тав хүндээ зориулаад Цэргийн дуужгийн эрдэм чуулган госд дуучин наран тунгалаг хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд манай эрхэм зочин гандуурхад болон эх орон үзийг үзэн суугаа үзэгч тав хүний оройн амар амгалан айлтгаад уран бүтээлхэд ээжээс өргөн барина. Бүгдээрээ хөтөн авцгаая. За. Ингээд эх орон телевизийн оны онцлог хүнээр тодорсон Кориот компани захирал Гант Төмөр танд цаашдынхаа амьдралд аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сох хүний хүсээ өргөд энэхүү дугаар зориулж байна.
Үндэсний брэнд Гоёлог ашмаар Монгол орны бэлчээрийн мал аж ахуйгаас урган гардаг амьд ширхтэйг боловсруулан төрөл бүрийн бүтээгдэхүүнийг дэлхийн шилдэгт нэрлэгдсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан жилдээ 60,000 гаруй загварын сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болоод гадаадын зах зээлд нийлүүлсэн байна. Бид дэлхийн брэндийг Монголд үйлдвэрлэн Гоёлог ашмаар 10 жил. Та тэгэхээр айлын том хөө бас дүүнэрээ өсгөөд жил одоо бас завгүй бас хөдөлмөрч юм хөвгт байсан байна. Одоо та ер нь бас айл гэрийн эзэн болсон ер нь дүү хөвгтэй гэрүүлэх тухай. Тэгэлгүй яхаа одоо би нэг охинтой 2015 оны хамгийн том бэлэг бол охин маань байлаа. Сая тэгээд гэрүүлээ одоо их ажлын хажуугаар цаг зав гаргах гэж бас хичээдэг. Ямар ч байсан 100 амралтын өдрүүд бол хөсгөл талаа явж аялах ч юм уу эсвэл цослон дээрээ гэрүүлээрээ сайхан амрах ингэ боддог. Үнэхээр надад одоо ирч хүч энэ их ажлыг хийх хүсэл тэмүүллийг бол өглөө болгон өнсөд гарахад охиноос л авдаг да. Ер нь бас цаг зав ер нь хэр байна. Бизнесмен ер нь одоо хүмүүс чинь цаг наргүй л хөтмөрлж байдаг. Тийм учраас гэрүүлдэл зарцуулах гэсэн цаг зав хэр байна. Өнгөрсөн 2015 онд бас ер нь хэрэг одоо гэрүүллийн цаг зав зарцуулав. 100 хаашаа явуулаа. Тэгэлгүй гэрүүлдэл зарцуулах цаг зав маш бага. Ер нь жилийн 365 хоногт өдөр болгон л ажил дээрээ байж яадаг. Их баг цагаар магадгүй өглөө 10-аас орой шөнө 24 цаг хүртэл байх өдрөж байна. Ачаалттай өдрүүд. Тэгэхээр их ажлын хажуугаар гэрүүлдэл хамгийн гол нь амралтын өдрүүдийг хагас бүтэн сайн айл нэг юм ч гэсэн хамт өнгөрөх юмсан гэж хичээдэг. Тэгээд хар гэрийнхэн ерөөсөө амжилтын цаана бас эхнэр хүний одоо хүний ханы халамж хайр халамж хөдөлмөр байдаг гэж их үнэн гэж би боддог. Тэгээд миний ард байгаа ханы ижил одоо маш их баярлж байгаагаа илэрхийлмээр байна. Дээр нь болохоор аав ээж одоо бүх найз нөхөд намайг дэмждэг. Надад үнэхээр маш их сэтгэл зүрх гаргаж миний төлөө бидний ажлыг одоо урагшлуулахын төлөө явж байгаа манай ажилтнууд бас миний нэг гэр бүл бүгдэнд маш их баярлалаа гэдэг хэлмээр байна. За баярлалаа. Бас мэдээж ажилчин албан хаагч бүгд гэр бүл шиг сайхан найз тутуулсан байдаг. Тэгээд бас гандан мөрөгч бас спорт их туртай тийм ээ. Одоо Facebook захин уусрын ус их спорт туртай. Дээрээс нь урлаг соёлынх нь их дэмждэг. Энэ талаараа бас та хаалцаач ер нь үндэсний бүхийн тамирчтай найз нөхөд их олонтой тий. Тэгэлгүй яах вэ? Ер нь одоо та ер нь ямар үсэг дэмжиж ажиллаж байна, хамтарч ажиллаж байна. Урлаг соёлынхантай мөн спортынхантай. Тэгэлгүй яах вэ? Спортын тал дээр болохоор одоо Дундгой аймгийн Эрдэнэ талаас хараад одоо улсын начин дашгий залуу зүгээр сумын заан байхад нь бас би өөрийнхөө боломж олцоор чин зөрөг гээд улсын начин залуу байдаг л да. Тэр миний найз юм байгаа. Тэгээд найзынхаа дүүг бас компанийнхаа нэр дээр барилдуулж ямарсан цэргийн харцаг гэдэг цолыг одоо амжилттай авч ирсэн. Тухайн үед болохоор одоо сайхан улсын начин цолтой болох болоод ингээд амжилттай сайхан барилдаж мэдэх болно. Баярлуулж байгаа. Тэгээд дашнуудаас спортын өндөр амжилт хүсье. Тэг. Зүгээр урлагийн хувьд болохоор урлагийн маш олон найзууд байгаа. Тэгээд тэр дотор хамгийн сүүлд болохоор загварын одоо 4 залуу маань хамтлаг байгуулсан байж байгаа. BR гэдэг хамтлаг. Тэр нь болохоор тэгэхээр анхны клипээ бол өөрснөө хийсэн. Одоо хоёр дахь клипэн дээр бид нар бас BR хамтлагийн гишүүн энх болд бол манай топ мэдэл энх бол манай одоо альбайсны нүүр царай байж идэг. Тэгээ BR хамтлагийн хоёр дахь одоо клипэн дээр бас хамтран ажиллаж байгаа. Тэгээд бас эк бол байж байна одоо тоглолтын дээр бас хамтран ажиллах. Ер нь бол яхаа урлаг спорт аль салбарт миний чадах дэмжлэг тусалцаа юу гэнэ тэрийг айлуулах үзүүлээд хамтдаа ингэж урагшлах хэлэх хүсдэг те. Ер нь тэгээд дэм дэмэндээ гэдэг чинь монголчуудад зориулж өгсөн үг юм санагддаг ш надад. Яагаад гэх юм бол монголчууд цөөхөлээ. Урд тэр бум гарan хүн байна. Хойно 100-аас 200 сая хүн байна. Гэтэл энэ хүн дунд нь цөөхөө монголчууд үнэхээр л дэм дэмэндээ бие биенээ хайрлаж нөгөө алдарт шилжүүлсэн шиг те. Амьдаа бие биенээ хайрлаж хүндээ урам хайрлаж явж байгаа юм бол бид бүхэн энэ хормон зүс өнгө царайтай залуучуудтай маань сэтгэл тэнэгэр ахмад буурлууд маань санаа зовхгүй ирээдүйдээ ингэ сайхан байх тийм ээ. Дэлхийн брендийг
Монгол үйлдвэрлэгч Гоёл Кашмир онцгой эрхэмсэг дахин давтагдшгүй цорын ганц гоёлын даашинзыг зөвхөн танд зориулан захиалгаар урлаж байна. Гоёл Кашмир гоёлоо гоёлоос. Түрүүн зочин маань ярианда алс холын баян үлгийн нутгийн хүүхэд гэж ярьж байсан. Бид ч гэсэн хүүхэд насны талаар цосхон дурдаад өнгөрлөө штэ. Айлын том хүүхдээсэн, гурил зурж хүүхдээ дүнрээ хардаг байсан гэд. Тэгээд энэ баян үлгийн энэ холоос ирсэн хүүхэд хизээ хотод орж ирээд хоттой анх яаж танилцчихв? Энэ талаараа ер нь хүүхэд насныхаа дурсамжаас жоохон хуваалцаач. Тэгэлгүй байх бай. Их сонирхолтой шүү дээ. 1996 онд анх орж ирж илаа. Оюутан болж орж ирэл. Оюутан. Би чинь ерөөсөө бидний үед нэг 3-5 руу өсөрдөг нэг тийм байсан. Энэ сургууль тий өсөрдөг. Тэгээд 7 настай 1-р ангид орсон. 14-тэй ингэж оюутан болж орж ирж илаа. Тий. Тэр нь болохоор одоо гэрэл зургийн мэргэжлийг эзэмших гээд одоо хуучнаар нийт яхалчны темс гэж байсан гэж ярьдаг одоо үйлдвэр урлалын дээд сургууль гэдэг. Тэгэхээр 8 дугаар ангид төгсөөд гэсэн үг үү? 8 дугаар ангид төгсөөд шууд оюутан болж орж ирсэн тий. Тэгээд манай аавын их чинь биокомбинатад байдаг хүүхдийн хэмжээгээд их олон жилийн тулсан. Тэгээд тэднийхээс хичээлдээ явдаг. Биогоос. Тий, биогоос нэг автобус өглөө 5 хэдэд жил 5:10 төлөө босдог ихний автобусанд тий заавал суудаг. Тэгээд тэр автобус маань багшийн дэд дээр ирнэ. Багшийн дэдээс одоо хуучин 4-р сургуулийн заахан манай сургууль байдیں۔ Тэр лүгээ ямарс нэг удаа эхний удаа хөргүүлсэн учраас нэг алхаад очиж чинь. Тий, тэгэл ерөөсө багшийн дэд биокомбинат гэсэн маршруттай өөр газар мэдхгүй бодоод тэгээ нэг удаа харин 3 цагийн автобус гэж байдаг. Тэгээд орой 6 цаг ч үлээ бас нэг тийм автобус байгаа. Тэгээд 3 цагийнхаа автобуснаас хоцорчоод нэг удаа ерөөсө ангийнхаа нэг хүүхдтэй автобусанд суучихгүй тухай 3 дугаар сургуулийн тэндээс л юм шиг байна. Тэгээд бодон нэг сансар хавцаа бууцсан юм а та. За. Тэгээд буугаад ирсэн чинь шал өөр газар. Нөгөө мэддэг багшин дэд маань харагддаг. Тэгээд ерөөсөө айц сандраад одоо нөгөө автобусанд амжихгүй 6-гийн автобусанд амжихгүй тэгээд ерөөсөө гэртээ ярьж чадахгүй. Тий. Тэгээд өндөр амсгатаг үүгээд хүнээс таарлсан хүмүүсээс асуулаа л да. Хаа одоо сквадрын талбай дээр багшин дэд байдаг гэдэг юм. Тэгээд сквадрын талбай хаана байд юм бэ? Гэлсэн чиг хүмүүс нэлээ гаагаад. Талбайгаач мэдгүй явж байдаг. Тэгээд ямарсан чиглүүлэл заагаад байгаа байхгүй. Тэгээд зам заалгаж гүйсээр хагаад яг нэг арай ээж нэг их сандарсан. Тэгээд багшин дэд нэг бараа хараад ёо дайвчирсан. Амжилтгүй яг. Тэгээд 2 цаг хүлээж автобусандаа сууж байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед одоо манайхан мэдэх байх та үйлдвэр энэ сургуулийн 30 жилийн ойгоор хамгийн холоос явдаг мөртлөө нэг ч удаа хичээлдээ хоцорч байгаа хүүхдээ. Угаасаа автобусны сонголтын тийм тийм ямар ч унтах хэрэггүй, ямар ч хоцрох хэрэггүй. Тэгээд ерөөсөө л яг тэгж маршрутаараа явдаг. Тий. Нилээн төвш хөдөлж байсан байна. Тэгэхэд анх орж ирэхэд ямар санагдчихсэн бэ ер нь? Орчин нь хүмүүс нь тэгэлгүй яг маш их хот хүрээ гэдэг бол хөдөө талын хүүхдүүд бол шал өөр л тоо. Бужигнсан тэгэл их завгүй ингээл байшин барилгууд нь одоо той дамжгүй их олон их зүйл санагдчихсэн. Тэгээ яг ер нь бол яг орчиндоо тасаад найз нөхдөд болоод тэгээд оюутан юм чинь тэгээд хоорондоо найзлал нөхөрлөөд ингээд ихээр илүү сонирхолтой болж эхэлдэг шүү дээ. Бүр аштайхан болоод байгаад эмэр болмоор санагдаад тий болох юм гэж санагдаа. Тэгээд дээсэр бол төгсөөд би хамгийн анхны ажлынхаараа бол одоо Genco компани Konica гэдэг гэрэл зургийн салбарт ажиллаж байлаа. Зурагчнаар орж ажиллаа. Тэндээ бас нэг хамгийн анх Баянгол ресторан одоо шинэ жил гэдэг юмыг яста тэнд ч үзсэнтэй хамгийн анх. Баянгол зочдлуудад ресторанд нь шинэ жилгээ чинь боллоо. Тэгээд цамц цагаан томдсон нэг жоохоо тэнд зураг одоо байдгийн. Зураг аваад шинэ жилээ хийж байгаа. Тэгээд санаандчгүй батлаг сайд одоо манай Genco-гийн ерөнхийлөгч захирал байсан. Тэгээд тухайд оны шилдэгүүдийг шалгаруулаад шагнал гардуулж байна. Тэгсэн чинь өчиргөө миний нэрийг л Konica 7 гэж салбар дээр байсан. Зарлахаар гайхаад тэгэл ялч явж очиад бэлэг авлаа. За оны шилдэг болцсон тий. Тэгээд хайрцагтай нэг юм байна. Тэгэл тэр үе чинь хөдөөний хөлтөө одоо бүр байрмаар хөслөж ганцаараа амьдэрдэг болцсон. Тэгээд юу байгаа бол гэж тэр хайр зүг онгоолох л мөн хөсөл болоод ирээсэ гэрлүүгээр л яриад шинэ жил маань дуусч өгдөг. Тэгээд бас олон задлж чадахгүй бас ичээд санаа зовоод их нэрлэгүй. Тэгээд
Өстой яаран сандран гэртээ очоод задлсан чаар нэг тоос сорогч байсан. Тий. Тустай амьдарч байгаа юм чинь тэрнээс. Тос ирэх хэрэгтэй байхгүй шүү дээ. Тий, хэрэгтэй юм байхгүй. Тэгээд тим гоё төөхөд би тэгээд ер нь бол би Монголд амьдарч байхдаа Genco тэгээд Таван богд групп энэ компаниудад бас гэрэл зэргийн газрууд нь ажиллаж бас тэндээс маш их юм сурч мэдж авч ирсэн. Тэгэхээр энэ одоо мэдээж Монгол түмний бүгд мэддэг том группууд болсон байж байна тий. Тэгэхээр энэ газар надад бас их анхны одоо яг одоо хөлөө олох энэ алхмуудыг маш сайн заасруулсан юм болов хүн үйлчлэгээний салбаруу тий бүгдээрээ тэгээд энтэй холбоотойгоор би бас үйлчлэгээний салбарт өөрөө зориглож чадаж хийж чадаад байгаа юм болов гэсэн юм юмуд байдаг. Тэр нь яг гадаад Солонгос оронд би 8 жил амьдарсан. Солонгосод болохоор яг бусдын ажил хөдөлмөр гэж юу байдаг. Хатуугаас нь тий амьдралын хат гэж юу байдаг. Энийг бол маш сайн ойлгож ухаарсан. Тийм болохоор би эргээд гэсэн одоо яг ажилтнуудтай чи хийж чадах юм бол чамаагүйгээс амьдрал шагнана. Ерөөсөл чи хүн үнэхээр хөдөлмөрч чадах юм бол амьдрал шагнадаг. Тэгэхээр би ажилтнуудтай маш зөвхөн цалин урамшуул биш дээр нь болохоор үнэхээр ажлыг хийж чадвал одоо бонус хэлбэрээр тэгээд маш сайн одоо тэр нийгмийн халамж одоо ар гэрийнхэн амьдралд нь тулж ингэж ажиллаж хүнийг үнэхээр одоо хөдөлмөрлж одоо амьдрах гэж хөдөлмөрлж байгаа. Тэгэхээр тэр хэрэгтэй бүх зүйл юу вэ? Тэрийг маш сайн одоо дэмжих хичээдэг. Тэгэхээр хамгийн гол нь болохоор Монголд нэг л юм өгүүлэгддэг. Чин шудраг ажиллах нь хамгийн чухал. Шудраг ажиллах юм бол чи өөрөө хол явна. Үнэхээр хөдөлмөрч байх юм бол амьдрал чамаа шагнана. Гэсэн юм өгөндөртэй. Ер нь эзэн хичээл заяа хичээнэ гэдэг сайхан үг. Яг үнэ. Та бас Солонгос улсад 8 жил болсон гэж байна. Яг тухайн үед ер нь бас эх орноо хэр санаж байв. Ер нь ганц бүр гэдэг хувь хүний үзэлд эх орн гэдгийг та ер нь бас юу гэж боддог вэ? Эх орны бодлоос хэлгүй яах вэ? Ер нь бол хүн эх орн гэдгийг харь оронд амьдрахтаа хамгийн ихээр мэдэрсэн юм гэж ирдэг. Тий. Тэгэхээр эх орн гэдэг энэ эрдэнийн 6 үсэгт ямар их хүч, ямар их агуу зүйлүүд байгаа вэ гэдгийг би тэр харь оронд амьдарч байхдаа үнэхээр ясмахан дашингтл ойлгосон. Тэгэхдээ яаран хүрээд ирэхэд миний төлөвлөсөн юм арай болоогүй байдаг. Тэгээд бас амьдралын хат гэж юу байдаг тэнд одоо өөрөө ямар ч гэсэн үзсэндээ бусдын адил хөдөлмөрлсөн. Бусдаас нэг илүү шаналаас үүдүүлсэн юм байхгүй л те. Гэтэл одоо зориудаар хэлмээр санагдтыг. Тэр харь оронд илгээсэн тэр Монгол орны одоо эдийн засагт хараад тусаар ингэж нөлөөлж байгаа тэр хүмүүсийг төр засгаас нэг удаа ч гэсэн ингэж харж үзэж дэмждэг байгаасаа тий тэрний арга гэр юуг Солонгосоос, Америкээс, Канадаас, одоо Японоос хаанаас үгүй гадаад гарсан бүх монголчууд маш их одоо хөрөнгө оруулалт хийж байгаа шүү. Тэрийг бас их орондоо тэгэхээр эргэж ирээд одоо яг жишээ нь ингээд өөрийнхөө сонирхож байгаа салбарт ингэж бас амжилт гаргах юм боломжууд байгаа шүү. Тэгэхээр тэнд харь оронд амьдарч ажиллаж байгаа нийт монголчуудаа хамгийн гол нь эрүүлэнг бие сайн бодорой. Эрүүлэнг байхад эргээд ингээд таныг амьдрал өөрөө шагнана шүү гэдгийг л бас зөрөгтэйгээр хэлмээр санагдаж байна. Тэгээд очлоор эх орн маш санагалцах айгүй хэцүү байдаг зүйлийг нэг удаа би ойлгосон. Тэр юу гэхээр би Солонгост үндэсний бүхэн зөвлөл гэж байгуулад өөрөө бүх тайлбарлагчаар манай Боджав гээд найз би Монгол Улсын залчин тасал Боджав гэж залуу байгаа. Тэр бид хоёр ингээд монголчуудынхаа наадмыг ингэж хамтарч баяр наадмыг хийж утсан. Солонгост. Тий, Солонгост. Тий. Би болохоор 2006 оноос эхлээд 2003 оноос эхлээд 6 он хүртэл байгаа. Тэгээд 6 онд нэг ирчээд эргээд 11 он хүртэл байжсэн. Тэгээд тэр хугацаанд Монгол Солонгос орны дипломат харилцаа тогтоосон 20 жил яваа гэж болсон. Тэрийг маш амжилттайгаар зохион байгуулж Монгол бүх барилдуулж яг 9 гол цагаан дугийг заалж баяр наадам гэдгийг тий. Тэгэхэд нэг ахыг би маш их өрөвцөн. Яг хараад урчин дуу гişгэлээл яг үндэсний бүхийн нэгийн даваа эхлээл бүх тайлбарлагч нь яг бүхөө зарлаад ингээл зогсчихсэн чинь их олон жил гэртээ хараагүй. Тэгээд тэр хүнийг дараа нь зогсон л да 20 жил болцсон. Харих гэж харж чаддгүй юм байдал орсон. Тэгээд тэр Монгол наадам, тэр Монгол омогшил, тэр Монгол сэтгэл энийг бол маш өвөл сансан. Нулимсаа барьж чадахгүй байлаа, зөрхөртөл байлаа зогсчихсон. Эв ирвэл савсарвал ир хүн. Тэгэхдээ тэр хүнд би зүгээр бид нар
үнэхээр тэр Монгол бүхийн нүдэн дээр нь авчирж барилдуулаад тий одоо үнэхээр Монгол наадмын яг бодитоор харуулж чадж байгаад л бахархаж баярлажсэн тухай. Тэгээ дараа нь ирээд тэр хүн надад уулзсан л та. Маш их баярлсан сэтгэлээ хэлээ. Та тэр харийн нутагтайгаа Монгол хүнийг нулимсийн асгартал нэг баярлуулж исэн байна. Өнөөдөр бид таныг ингээд баярын нулимс ч юм уу унгаахгүй л дээ. Гэхдээ өнөөдөр баярын нэвтрүүлэг учраас дуу хоолойгоо төсөөлөхийг аргагүй дахиад нэг урлагийн зочин танд мэдлэгээ өргөхөр ирсэн байгаа. Ингээд энэ үдшийн маань баяр дээр баяр намж дуу хураар хөглөхөөр цэргийн дуу бичгийн эрдэмч чуулган дуучин мөнх эрдэнэ маань хүрэлцэн ирсэн байгаа. Бүгдээрээ бас мөнх эрдэнэгээ өгтөн авцгаая. Оны онцлог хүнээр тодорсон танд зориулан дэлхийн алдарт дуучин Beyoncé-ийн Halo хэмээх нэг сайхан хайрын дуу зориулж байна. I built, baby, they're tumbling down. Didn't even put up a fight, didn't even make a sound. I'll find a way to let you in, but I never really had a doubt. Standing and letting your hello, I got my angel now. It's like you've been awakened. It's a record that I'm breaking. It's the risks that I'm taking. I ain't never gonna shut you out. Everywhere I'm looking now, so I don't buy your praise. Baby, I can see your halo. I know you must stay with grace. Everything I need and more is beating all over your face. Baby, I can see your halo. I know you must stay with grace. Halo, I can see your halo. Halo, see your halo. Halo, see your halo. Halo, like a ray of sun, burning through my dark night. You're the only one that I want. Think I'm addicted to the light. I swear I'll never fall again, but this don't even feel like falling. Gravity can't forget to pull me back to the ground again. It's like I've been awakened. If you know that you're waking, it's the risks that I'm taking. I'm never gonna shut you out. Everywhere I'm looking now, so I don't find your face. Baby, I can see your halo. Know you must save with grace. Everything I need and more is fitting all on your face. Baby, I can see your halo. Know you must save with grace. Halo, I can see your halo. Halo, see your halo. Halo, see your halo. Everywhere I'm looking now, I'm surrounded by your embrace. Baby, I can see your halo. I know you must stay with grace. Everything I need and more is fitting all on your face. Baby, I can see your halo. I know you must stay with grace. Halo, I can see your halo. Halo, see your halo. Halo, see your
За баярлалаа мөн хэрэндээ бас цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье. Энэ оройг үнэхээр шинжлэлийн баярын оройг бол аз жаргалгүйгээр, амжилт бүтээлгүйгээр, дуу хуургүйгээр, шүлэг найраггүйгээр үнэхээр төсөөлөх аргагүй байдаг. Эх орон телевизийн оноо онцлог зочноор олон салбартаан шилдэгүүд оролцож байгаа учраас бидний нэвтрүүлэг уус олон томд их маш одоо сайхан хүрч байгаа. Ингээд гандмархаас асуумаар хүний амьдралд хизээч марчгүй нэг сайхан дурсамжийн нэг бол шинжлэлийн баяр байдаг. Яагаад тэгэхээр шинжлэлийн баяраар хүн болгоны багнаас дурсамж сэргдэг, сайхан байдаг. Таны хувьд анхны шинжил ер нь хэдэн онд байв? Мэдээж хүүхэд насны шинжил мартагддаггүй. Анхны тэр шинжилгэдэг гоё баярыг мэдэрсэн үеэс дурсаач. Анхны шинжил одоо гэртэл Орсын нөгөө дээр үеийн ногоон гацуураас суулаад тэгээд их цөөхөн хэдэн тоглоомод хагарцсан энэ байдаг. Тэгээд яг ганц нэг тэгээ хөнгөөр ингэж бас их гоё ял. Цас тавиал тий. Тэгэл аав маань гацуур засч үжсэн тэр л сэтгэл тодхон байд юм да. Тий. Тэрээд юуны дунд сургуулийн хүүхдүүд бүгд ийм шинжтэй бэлтгээд багт наадам бэлтгэдэг, дуу хуураг болдог. Ер нь ямар үүрэгтэй оролцдог вэ? Урлагийн тий шинжилээр яг нэг жоохон дуулах авьяастай байсан шүү. Тий тэгээд дуулдаг байсан. Шинжилийн тийм мэдлэгээ олгож дуулдаг. Тэгээд шүлэг уншина. Тий тэгээд мэдээж өвлийн үг аваасаа бэлэг авч ялаа. Хэдэн жил бэлэг авсан? За сумын төв тэгэл шинжил амархан нэг зааланд модосчаал тэгэл өвлийн өгөн маань тэгэл бэлэг гардуулдаг. Шаар тэгэл тоглоом юу байдیں۔ Тэргэл гардны 5 дугаар хүртэл явсан бэлэг авсан. Их 5 зурсан тий. Спонсорсон тий. Тэгээд 6-7 гээд аймаг руу шилжээд нөхөр юу яасан? Гэрээ санаад. Тий, гэрээ санаад жоохон хичээл салгартсан тал байх шиг байгаа юм. Тий. Тэгээд нөгөө баг багт чинь ингээд шинжил сүлбэнд наадам болно тий. Тэгэл 31-нд нөгөө сумын төвдөр чинь томчуулан шинжил болдог штэ. Тэгэхээр чинь тэрийг үзэх шиг дуртай. Үзмээр л явуулахгүй нөгөө ах ихтер чинь яг аав ихтер чинь юу наа чинь харахгүй шнэ чи гараа яа тэгээд өөртөө яваад нөгөө хүн нь явахыг өөм их боддог байж л. Чи тэгээд хулгайгаар орж исэн биш үстэй. Хулгайгаар бас яг нь 7-8 хүрээд бас хулгайгаар орж байгааг харж исэн. Яг орж үзээгүй штэ ерөөсө тэр чинь баг их сургууль мургуулаа оюутан болж л орсон гэж 7-8 дугаар гэдэг ихтэй хулгайгаар нэг цанх монгаар харна штэ. Хин ямар бэлэг авч ийн хин өвгөө өвлөн болсон бол гэх тэр их сониун тийм дурсамжтай байдаг. Яг хотод ирээд бүх юм элбэг хангалуун ер нь сүүлийн жилүүдэд бүх юм элбэг яд болцсон байж тээ. Одоо энэ бид нэг жоохон бацуур хийж тээ. Хитэн төрлөөрөө тээ. Бид нэг жоохон багт чинь нэг ганц Орсын нэг ногоо модал байдаг байсан. Тэгээд хүүхэд илүү их бүтээлч байсан да. Бүгд өөрсдөө чимэглээ гараараа хийдэг, ангиа чимгэлдэг, ангийн болон хийдэг гэдэг. Ангийн боломж ер нь хэр оролцоотой ажилладаг вэ? Би ер нь тэр зурж барихтаа ер нь таарав. Тий. Хайшилбар бол ганц нэг өвлийн өгний хайшилбар энэ тэр хийж байсан санагддаг. Тий. Тэгэл ангийн болгонгоос л урлагийн үзлэг дээр л ямарсан дуул гээл толоочдаг л байсан. Яа танаас нэг асуух болсон гэхээр манад оны онцлог зочноор ирж байгаа зочид маань гацуур чимгэлж байгаа. Та одоо нарчинтаа ингээд ирсэн зочид өөр өөртөөхөө энэ логог хийгээд ер нь өөр өөртөөхөө л юугаа бөмбөлгөө чимгэлж байгаа. Тань тэгээд одоо энэ бэлдчихсэн цаас байна. Өнгийн цаас. Тэр манай ганах бол одоо бэлэн юу авдэрсэн тийм. Зурч чаддгүйчээс бэлдээд аваад ирсэн баа. Ер нь бас урд нь бүх юм төлөвлөлтөндөө бэлдсэн байгаа. Тэгээд компанийнхаа бас юу үзэгчтэй харуулж тийм байх. Нэрийн юу 19-аар харуулад. Тийм. Core of the company Happy New Year 2016 гэж тийм. Иймэрхүү болоод сайхан зүйлээр бас манай сүлбүүдийг чимж байгаа энэ ирсэн зочд болгон маань за ингэж өргөдөө орж байна. За бас л гоё харагдж байна тийм ээ. Тийм байна. Бас манай шинжилгээ модон бас сайхан өнгө нэмсэн сайхан чимэглэл байна. Core of the company би зүр захирал ганц бүрийн яриан сүрэн сонслоо тийм. Маш их нийгмийг чиглэсэн маш их зүйлийг хийхэд төлөвлөж байгаа юм байна. Тийм учраас таны хийж байгаа энэ 16 он ажиллаж байгаа хэмжээ төсөө. Яагаад гэх юм бол энэ цаг үе өөр миний өнцгөөс харахад нэг тийм монголчууд бие биенээ их ойлгох цаг үе ирсэн юм байна да. Бие биенээ илүү их тийм нэг одоо хайрлах нэг тийм монголчуудын нэг цаг тийм нэг тийм 90 үе ер нь энэ өнгөрч байгаа 15 он эх хоноод ер нь эхэлж байгаа болов уу гэж би хараад байгаа юм. Тэр үднээсээ таны тэр эхлүүлсэн сайхан ажлуудад амжилт хүсэж байна. За маш их баярлалаа. Тэгээд бас эх орон телевиз оноочлох энэ хөтөлбөрийн ивентгчээр гоёлыг гоёлоо сураатай манай гоёл компани хамт олонс оролцож байгаа. За. Тэгээд энэ бас ийм гоёл компани гоёл кашмирын хувьд бол
Монголд бас 10 орчим жил үйл ажиллагаагаа явуулсан. Дэлхийн брендийг Монголд үйлдвэрлэдэг. За маш одоо олон 10 гаруй оронд бол өөрийнхөө бүтээгдэхүүний дээжийг бол гашаага одоо эх орноос сурчиж гаргадаг ийм одоо нэр хүнтэй компани байгаа. Тэгээд Гандамар ахыг манаас ажилтан намжид үзээд өвлийн цаг өрцөө учраас энэ дулаахан ороолтыг бэлгэлсэн байгаа. 100% ноолууран гişмээр ороолтыг бэлгэлсэн. Ингээд энийг бас Эдэр юусын жавар тачгинсан үеэр маш баярлалаа. За дулаахан яваараа гэдэг гоё гişмээр хамт олонд бас их баярлалаа. Энэгээр дулаахан явна гэдэг бол 1000 лам тий. Тэгээд сайхан бэлэг байна. Тэгээд дээрэс нь манай эх орон телевизийн одоо зүгээс энэ дээшгээ бадарч байгаа галын дэлийг дүрсэлсэн энэ сайхан цомыг гардуулж байгаа. Энэ цомын утга учир гэх юм бол салбартаа гаргасан шилдэгүүдэд энэ цомыг гардуулж өгж байгаа. Ирж буй 2000 одоо 16 он таны ажил үс үргэлж галын дул шиг өөдөө байхыг бэлэгдэж байгаамаа. Тэгээд энэ дээр нөгөө уншаад өгч эх орон телевиз эх орон Монголын үндэсний телевиз оны онцлог хүн 2015 Creative компани захиралдээ гант төмөргсөн. Энэхүү цомыг гардуулж өгөө. Таны ажилд амжилт хүсье. За маш баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За ингээд энэ ороо бас үзэгч та бүхэнтэйгээ бид бүхэн Creative компани ерөнхий захирал гант төмрийг уулзууллаа. Гант төмөр хатагаа нутаг усны тухай, аав ээжийн тухай, амжилт бүтээлийн тухай, ялангуяа амьдрал шагнадаг гэдэг энэ сайхан үгээр нь би энэ их үеэр ажиллахад төгсгий гэж бодож байна. Үнэхээр хөдөлмөрч чадсан хүнийг амьдрал шагнадаг. За баярлалаа. За баярлалаа. За их хамттай амжилт хүсье. Маргааш энэ цаг мөчтөө оны онцлог зочноороо иргэн уулзцгаая. Баярлалаа. Баялаг бүтээгч Гоёл Кашмир өөрийн бүх салбаруудаа 100% ноолууран эрэгтэй, эмэгтэй, мөн хүүхдийн малгай оролтондоо өвлийн хямдрал зарлалаа. Гоёл Кашмир гоёлоо гоёлоос. Ho ho ho! Last Christmas before millennium, SN2 got together.